Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс Иранд дайн зогсоохтой холбоотой төлөвлөгөөг танилцуулсан. За үүнтэй холбогдуулан Иран улсын зүгээс хариу бас өөрийнхөө хүлээж авч байгаа зүйлээ хариултаа бол хэлсэн байна. За Ираны ИРНА агентлагийн санал болгож байгаа төлөвлөгөө нь эхний үе шатанд дайн зогсоохыг чиглэгдэж байгаа. За мөн Ираны ISNA агентлагийн мэдэгдэж байгаагаар Ормосын хоолой Персийн булангийн далайн тээврийн аюулгүй байдлыг хангах тухай тусгасан гэж хэлж байгаа. За мөн энэхүү одоо Ираны өгч байгаа хариунд бүх хэлбэрийн хоргийг цуцлах тодорхой баталгаа бүхий механизмыг дурдсан. За мөн Америкийн нэгдсэн улстай байгуулах альва гэрээ хэлэлцээний хэрэгжилтийг хангах талаар олон улсын тусгай механизмыг бий болгох шаардлага хэрэгцээг онцлсон гэж ийм мэдээллүүдийг өгч байгаа юм. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэхүү өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан нэм гаргийн орой тэрээр хэлэхдээ Ираныг тоглоом тоглож байна гэж хэлсэн байна. За тэрээр мөн энэ одоо үгээ дэлгэрүүлж хэлэхдээ Америкийн нэгдсэн улс болон нийт дэлхийг болвол Иран улс тоглоом тоглосоор 47 жил болсон гэж хэлээд за энэ бол бид нэр үүнийг бол цаашид төвчих боломжгүй гэдгээ хэлсэн байна. За мөн 2 цагийн дараа бол тэрээр яг адилхан одоо өөрийн үзэл бодлоо илэрхийлээд за би саяхан Ираны одоо өгсөн одоо хариултыг бол уншлаа. За энэ бол надад таалагдахгүй байна. Бүрэн үүнийг бол хүлээн авах боломжгүй гэсэн ийм мэдээллийг хэлсэн байна. За талууд ямар ч тач бол дайн зогсоох талаар харилцсан саналууд бол солилцсон хэвээр байна. За энэ үүнд бол Пакистан улс зуучлагчаар ажиллаж байгаа. За Пакистаны хувьд ойрхон дорндоос басах хамааралтай эрчим хүчний одоо хамаарлаа шийдвэрлэх шаардлага урган гарч байгаа. За нөгөөтэйгөр холбогдогч талуудтай бүгдтэй сайн харилцаатай байгаа учраас Иран улсын хувьд асуудлыг зохицуулахар зуучлагчаар хичээнгүйлэн ажиллаж байгаа. За гэвч бол талууд бие биенийхээ саналыг хүлээн авах боломжгүй гэж илэрхийлж байгаа юм. За мөн Катарын ерөнхий сайд Мухаммед бин Абдулхан Аль Тани Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчитай утсаар ярьсан байна. За ингэхдээ тэрээр Ормосын хоолойг дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглах нь Персийн буланд хямралыг улам бүр өдөөж гүнзгийрүүлэх агуулгатай гэдгийг мэдгдсэн. За гадаад харилцааны яамнаас утсаар яг хизээ харилцсныг нь тодорхой дурдаагүй боловч Катарын гадаад хэргийн сайдын зүгээс дайныг зогсоох зуучлалын хүчин чармаалтанд бүх тал хариулах өстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. За харин Америкийн нэгдсэн улсын сангийн яамны зүгээс Ираны зэвсэг худалдан авах үйл ажиллагаа за мөн нисгэгчгүй онгоц Пуужингийн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэж буруутгаж байгаа 10 байгууллагт 20 арга хэмжээ авах мэдгдсэн байна. За сангийн яамны мэдээлэлд дурдсанаар эдгээр байгууллагад нь Ираны цэрэг зэвсэг за түүнчлэн Ираны шахаад цуврал нисгэгчгүй онгоц болон баллистик Пуужингийн хөтөлбөрт ашигласан түүхий эдийг аюулгүй болох хүчин чармаалтыг дэмжиж байна гэжээ. Энэхүү арга хэмжээнд Хятадын хэд хэдэн компани хамрагдаж байгаа юм байна. За мөн Беларусь, Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй байгууллагууд одоо энэхүү 20 арга хэмжээнд хамрагдаж байгаа. Ираны армийн хэвлэлийн төлөөлөгч Мухаммед Акрамина хэлэхдээ Исламын бүгд найрамдах Иран улс хоолойд шинэ эрх зүй аюулгүй байдлын систем байгуулсан. За энэ хоолоогоор дамжин өнгөрөх альва хүлэг онгоц Ирантай дамжин өнгөх хөдөлгөөнөө зохицуулан уялдуулах ёстой гэсэн үг юм гэж хэлээд уг систем нь одоо хүчин төгөлдөр болсон гэж хэлээд Исламын бүгд найрамдах Иран улсад эдийн засаг аюулгүй байдал улс төрийн ашиг тус авчрах болно гэж мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улс Бахрейний боловсруулсан нүүбийн тогтоолд Ираныг Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх хүлэг онгоцуудад тавьсан бүх хязгаарлалтыг зогсоохыг уриалсан. За үүнд бол Ираны зүгээс уг шийдвэрийг одоо биелүүлэх боломжгүй байгаа гэдгээ инхүү мэдгдсэн байна. Мөн Ираны эрх баригчдын зүгээс Америкийн нэгдсэн улс болон Израилийн явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор эвдэрч зурсан 140 гаруй түүхийн дурсгалт газрыг сэргээн засварлах ажлаа эхлүүлсэн болохоо мэдгдсэн. За Ираны мэдээллийн агентлагийн мэдэгдэж байгаагаар парламентын аялал жуулчлалын даргыг иш татсан мэдээлэлд зарим дурсгалт газар нь манай эртний өмнөх 550 орчим үеийн Ахаменедийн үеийн дурсгалт одоо хамаарах ийм барилгууд байгаа гэдгийг онцолсон байна. За харин энэхүү үйл явдалтай холбогдуулан бас Европын орнууд за тэр дундаа НАТОгийн холбоотнуудын зүгээс Ормосын хоолойд аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа. За тэдний хувьд гол одоо зүйл нь бол Ормосын хоолойд
болоод инх тайван аюулгүй байдал тогтсны дараа давхайн одоо аюулгүй байдлыг хангах чиглэлд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. За Их Британи болон Францын зүгээс 50 улсыг одоо нэгтгэсэн Ормосын хоолойн эвслийг байгуулад байгаа. За тэгвэл Их Британи зүгээс Ормосын хоолойн тээврийг хамгаалах олон улсын хүчин чармаалтын хүрээнд ойрхон дорнд руу HMS Dragon нэртэй байлдааны хөлөг онгоцоо илгээж байгаагаа мэдэгдсэн байна. За Их Британи энэ алхам нь Франц улаан тэнгист мөн өөрийн нисэх онгоц тээвэрлэгчээ илгээж байрлуулсны дараа болж байгаа үйл явдал болж байгаа юм. За агаарын тавталганоос хамгаалах HMS Dragon хөлөг онгоцыг Ираны дайн эхэлснээс хойш удалгүй Киприйг хамгаалахад туслах зорилгоор 3 дугаар сард газар дундын тэнгисийн зүүн хэсэгт илгээгээд байсан. За хоёр улсын хувьд Иран, Америкийн нэгдсэн улсын хооронд энхийн хилэлцээ урт хугацаанд хүрсний дараа хоолоогоор дамжин өнгөрөх тээврийн аюулгүй байдлыг хангахад арга хэмжээгээ уялдуулахаар төлөвлөж байгаа нь энэ юм байна. За Ираны эрх баригчдын хувьд орон даяар бараг бүхэлдээ интернетийг бол 11-р 7 хоногт хааж байгаа юм байна. За энэ нь бол 72 дахь өдөр үргэлжилж нийтдээ 1700 цаг тэмдэгтээс давсан гэдгийг бол Netblocks хяналтын бүлэг мэдэгдэж байгаа юм. За Ираны хувьд бол дотоод аюулгүй байдлыг хангах зорилгоор альва сүр хүчний үйл ажиллагаа идэвхжихэд нийгмийн сүлжээ за мөн интернетийг ашиглах нөхцөл байдлыг хаах зорилгоор энэхүү интернет сүлжээгээ тасалж байгаа юм. За мөн Ираны зүгээс бас өөрийн улс орнууд өөрт нь одоо найрсаг харилцаатай зарим орнуудын хөлөг онгоцыг Ормосын хоолоогоор нэвтрүүлсэн хിവэр байгаа. За Панамын талбайтай Бразил руу чиглэсэн задгай тээвэрлэгч хөлөг онгоц Ираны зэвсэг түвшний тогтоосон маршрутаар Ормосын хоолойг гаталсан гэдгийг Таньсим агентлаг мэдгдсэн байна. Хөлөг онгоцыг MDL Топон гэж тодорхойлсон бөгөөд Сауди Арабын Рас Хайр айлах бомтоос хөдөлж Rio Grande руу явж байсан гэж мэдээлэл дурдсан байна. За мэдээлэл дурдсанаар хөлөг онгоц нь 5 дугаар сарын 4-нд хоолоогоор дамжин өнгөрөхийг оролцсон боловч Ираны хүчнийхэн тухайн үед нь буцааж байсан. За харин энэ бэмб гаригаас хойш бол энэхүү Ираны тогтоосон маршрутаар явж өнгөрсөн байна. За энэ одоо маршрутаар гарсан 2 дахь хөлөг онгоц нь энэхүү одоо Панамын талбайтай за мөн Бразилийг чиглэж байгаа хөлөг онгоц болж байгаа юм. За энэхүү талууд бол харилцан бүсэлсэн байдалтай байна. За нэг талаас бол Ираны зүгээс Ормосын хоолойг хаасан одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. За ингэхдээ Америкийн нэгдсэн улс болон за түүнтэй найрсаг харилцаатай улс орнуудын хөлөг онгоцыг огт нэвтрүүлэхгүй байх ийм шийдвэрт хүрсэн. За харин Америкийн нэгдсэн улсын зүгээс бас хариу бүсэлтийг хийж байгаа. Өөрөөр хэлбэл Ираны хөлөг онгоцуудыг Ормосын хоолоогоор нэвтрэх боломжийг нь хязгаарлах бүсэлтийг харилцан явуулсан хэлвэр байгаа. За гэвч бол талуудын хувьд гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан. За одоо хүртэл бол гал зогсоох хэлэлцээ хүчинтэй гэж үзэж байгаа. За энэ хооронд талууд энхийн гэрээг урт хугацаанд одоо үргэлжлэх гэрээг байгуулах шаардлага үүсэж байгаа. За гэвч бол талуудын санал зөрөлдөөтэй байгаа. За мөн харилцан буулт хийх сонирхолгүй байгаагаас асуудал тэр дороо шийдэгдэхгүй байгаа. За үүнд бол мэдээж талуудын буулт хийх нь хамгийн чухал байгаа. За Ираны зүгээс бол өөрийн цөмийн одоо зэвсэгтэй болохгүй гэдгээ илэрхийлж байгаа. За харин цөмийн одоо технологиг гол хөгжүүлэх зорилго нь иргэний зорилттой гэж удаа дараа мэтгсээр ирсэн. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд бол 14 зүйлд одоо энхийн төлөвлөгөөндөө дурдахтаа Иран улсыг наатал нь бол 12 жилийн туршид цөмийн технологиг ашиглахгүй байхыг шаардаж байгаа. За үүний хариуд Америкийн нэгдсэн улс Иранд тавьсан бүх хориг арга хэмжээгээ цуцлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. За гэвч бол Иран энэхүү саналд нь санал одоо өөрийн саналаа илэрхийлэх боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа. За Ираны хувьд бол эхний ээлжинд дайныг зогсоох ёстой. За дараагаар нь бол цөмийн хэлэлцээрийг хилцэх ёстой гэсэн ийм байр суурьтай гэдгээ удаа дараа илэрхийлсэн.